Ардын дууны үг утгын чандал. Ардын дуу хэмээх нь өвгдөөс бидэнд өвлүүлсэн их ухаан билээ. Учир юм хэмээвээс ардын дуу нь түмэн олны дунд тархагдан дуулагдахтаа шижир мэт тунгаагдан утга нь далай мэт гүн болдог нь нууц биш билээ. Монгол хэл бол Монгол хүн бүрийн хамгийн эрхэмлэд нянтах зүйлийн нэг мөн. Бид нь монгол хэлтэй байж иж, монгол хэлээрээ ярьдаг байж иж, монгол өв соёлоо авч үлдэх боломжтой. Цаашлаад ярил уртын дуугаан дуулна, өв соёлоо судална, түгээн дэлгэрүүлнэ. Тэгэхээр яаж хэлчихв үнэт зүйл юм нэг. Ер нь аливаа үндэстэн угсаатны гарал угсаа, түүхэн замнал, за тэгээд амьдарч нүүдлэж ирсэн газар нутаг, өвлөж ирсэн соёл, зан заншил, хэл аялгау, за тэгэл аман зохиол, тоглоом наадам, урлаг, дуу хуур гэл ингээд бүх зүйл нь хоорондоо амин холбоотой нэгэн цул байдаг. Тэгээд энэ бол тухайн үндэстний баялаг байдаг. За тэгэхээр манай монголчууд бол ер нь 20 хэдэн тийм жижиг угсаатны бүлгээс нэгдсэн. Миний хувьд хэл аялгаугийн судалдаг учраас монгол хэлний салбар аман аялгаугаар 20 хэдэн аялгау байна гэж ингэж багцаа тоо гаргадаг. Ер нь хэл шинжлэлийн нутгийн аялгау судлаач эрдэмтэд бол нэг 20-с 30 хооронд тоо гаргасан байдаг. Тэгэхээр энэ 20 хэдэн салбар аман аялгуутан буюу хэлнийхээ хувьд салбар аман аялгуутан, угсаатныхаа хувьд бол угсаатны бүлгүүд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ угсаатнууд бол бүгдээрээ монгол үндэстний маань баялаг, бүгдээрээ монгол хэлний маань баялаг, бүгдээрээ монгол соёл, ахуй, зан заншил, түүхийн маань баялаг юм байгаа юм. Тийм учраас энэ угсаатны бүлэг болгоныг аль нэгийг нь их бага, дээр, доор гэж үзэх, аль нэгийг нь ялгуурлан гадуурх, аль нэгийг нь илүү үнцэнтэй гэж үзэх тийм ерөөсөө ёс байхгүй. Бүгд адилхан монголчуудын маань, монгол үндэстний маань, монгол хэлний маань баялаг болох юм аа. Монголчуудын үндсэн түүхийн нэг чухал бүрдэл хэсэг бол энэ ардын ам зохиол гэдэг. Тэгээ ардын ам зохиол дотроо бол энэ ардын дуу бол маш чухал байр суурь үзэлдэг. Тэгэхээр ардын дуу гэдэг чинь бол нэг зохиогчтой нэг хүний бүтээл биш гэсэн үг тийм ээ. Олон хүн олон үе дамжиж дуулж байгаа учраас тэрний сайн муу гэдэг юм тэр усан шүүгдээр тосон үлддэг тийм. Тэгэхээр энэ бол ардын дуу маш гүн утга агуулгатай болж ингэж хөгжиж ирсэн байна. Манай улс далай мэт том учраас түүнд нь олон угсаатан цугаар гол мэтэд цутгасаар Монгол ардын дууны өв их санг бүрдүүлсэн нь өнөө биднийг хүрчээ. Бурят зуны дуу хооронд өнөө бидний мартагдсан үг хэллэг маш ихээр хадгалагдаж байдаг. Ер нь бол тэдний туулсан амьдрал шүлэг шад хэлбрээр дуундаа дархлаа болон хадгалагдан үлдэжээ. Жишээлбэл Бурятын алтрган гэл дуун дээр ихэд арга газар ургаахан ас бүхтэй алтрган алиган дээрээ тинжээхэн аавал иши хоёрнэ гэсэн ийм үг монголчууд баг мэддэг. Тэгэхээр энэ дээр тэр тинжээхэн гэдэг нэг үг гарч байгаа бурят үг. Тэгээ энэ бол халахаар тижээсэн гэсэн л үг л дээ. Тэгэхээр тижээсэн гэдэг үгийг яг бүтцийн ингээд хал хаялгуугаар тэгээ кирилл бичгээс хөгөөд үзэх юм бол ямар язгууртай сайн ойлгохдохгүй. Тэгвэл тинжээсэн тинжээхэн бурят аялгуугаараа тэн гэдэг язгууртай байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тижээсэн гэдэг маань тэн төрөссөн, хүний зэрэг төрөссөн, хүний тэн төрөссөн гэсэн тийм язгуур байхгүй юу. Тэгэхээр энэ мэтчлэн ингээд тэр тухайн үгийн гарал нь нутгийн аялгауны өвөрмөц үгээс сангаас харагддаг. За жишээлбэл бурят гэхэд дотроо бас 4-5 янзын бурят байна манай Монголд. Оросын бурятын улсад бол бас зөндөө олон байна л да. Тэгэхээр Монголд байгаа хөвсгөлийн бурятуудыг хонгоотор бурят гэсэн тийм овогтой бурятууд байгаа. За тэдний яохор за манай энэ Хинтэд Оронд аймгийн Аг хорийн бурятын яохор гэхэд л ингээл өөр. Тэгээд өөр олон хувилбар байна гэдэг чинь баялаг гэдгийг харуулж байгаа. Тэгээд хонгоотор бурятын яохор гэхэд бойр дээгүүр явхад бугын дуу дуугарна, хантай гэртээ эрхтэмний хатрын дуу дуулдана л гэд.
ингээд өвгтэй. Тэгээ хатрын дуу гэдэг нь бүжиг наадмын дуу гэсэн утгатай. Бойр гэдэг нь бол одоо уулан дээгүүр явахд гэсэн утгатай. Ингээд энд хал хаялгуу, төв аялгуунд байхгүй, бичгийн хэлэнд байхгүй юм үг нутгийн аялгуунд хадгалагдаж байна. Баруун Монгол ардын дуу нь бас л дээрхээс үлэг халина. Өндөр сүрлэг алтайн ам салаа бүхэнд өөрсдийн өв соёлон хадгалан байгаа угсаатны дуунуудад түүхэн үйл явдал нь баатруудынхаа дүр төрх, хүсэл мөрөөдөл, үдсгэлэнт хайн амраг, аргамаг хурдан хүлэг, өвс ногоо, ус ургамалтайгаан хамт хадгалагдсан үлдсэн байх нь сонин. Нөгөө төгөөр энэ уртын дундаар байгаа нэг том онцлог бол тэр баруун монголчуудын тэр одоо оршин амьдарч байгаа тэр бүс нутгийн онцлогод харагдаж байна л да. Тухайлбал алтан нурууг тойрсон тэр байгаль газар зүй экосистемийн талаараас дуунууд тэрэн дээр байгаа дуундар байгаа тэр үг хэллэгүүд бол маш сонирхолтой байгаад байгаа. Энэ гурван юмыг бид нэр бол хамгийн түрүүнд одоо баруун монголчуудын одоо уртын дуун дээр харагдаж байгаа том онцлог гэж бид нэрлэж болж байна. За тухайлбал одоо хэд хэдэн уртын дууг та бүхэндээ сонирхуулж хэлэхэд тэр Галдмаа хотын тухай маш сонирхолтой одоо хошуудуудс дуулдаг, баядуудс дуулдаг, торгуудуудс дуулдаг бас дууны үг байгаа. Тэн дээр юу гэж гарч ийнө гэхээр зэрэг одоо усны чинь ихэнд хонхолцоор уятаа уулсын дунд галдмаа ганцаараа хулангийн шилбийг нэвт харавдаг. Хуягта одоо цэргийг одоо бас нэвт харавдаг. Галдмаа мэн гэдэг ийм дууны үг байна. Тэгээ энэ дээр одоо юу гэж харагдж байна вэ гэхээр хошуудын оширсны хүү Галдмаа баатрын тухай тэр баатар ирэх зориг одоо юу гэдэг нь тэр дайнч одоо байдлыг одоо уртын дуундаас дүрсэлж байна. За нөгөө талаар бас нэг ийм дуу байна. Одоо баруун монголчуудын дуулдаг одоо тэр нарийн говийн зээрд гэдэг дуу байна. Тэр дуун дээр юу гэж гардаг вэ гэхээр тэр нарийн говийн зээрд нь одоо нааран хайлгаа цэрвнэ. Насан баг шунуун нагснараа ингээд тэмцнэ гэдэг ийм үгүүд байна. Тэр нь тухайлбал одоо бүр 17 дугаар зууны үеийн тэр зүүн гарт явагдаж байгаа тэр Цэвэр Авдан хааны хүү лувсан шунуутай холбоотой. Ах галдан цэрэнтэйгээ эвдэрлцээд тэгээд одоо баруун тийш ижил мөрөн халимг руу тэр одоо нагц увшааныга ахыгаа ингээд түшгээр явж байгаа. Тэр түүхэн үйл явдлуудыг одоо уртын дундаа ингээд шингээж байгаараас онцлог байна. За мөн маш сонирхолтой одоо уртын дундаар гардаг нэг одоо дуу бол тэр Амар санаа баатрын дуу. Монголчууд одоо бид нар мэдээж Амар санаа баатар одоо манжин ихэн яаж тэнцв ямар ирэмгий байв тухай бид нар одоо үлгэр домог чил бидний дунд маш их олон хэлбэрээр үлдсэн байна. Энэ дээр тэр ардын дундаар гарч байгаа хэсэг бол тэр төмөрт нуурын ихэн гэдэг дуу байна. Тэрэн дээр юу гэж гардаг вэ гэхээр дууны үгний юм сонирхолтой. Төмөрт нуурын ихэнд одоо төвөрг бодон татнаа. Төрөл явгаан ботход яваан эс бодох уу гэдэг хэлж байгаа байхгүй. Тэр нь ямар учиртай вэ гэхээр тэр домогт юу гэж гардаг вэ гэхээр Амар санаа баатар одоо нэг удаа тэр бархал манжтай байлдаад гэдрийг одоо ил тархтаар хүчээ зудаатгаар бутсан байна л да. Тэгээд эндээ очиод одоогийн энэ одоо Кыргызстаны эсэгүүл нуур гэж одоо монголчууд төмөрт нуур гэдэг. Тэнд очиод нэг хэсэг одоо нэг хүн амьтан цуглуулаад хүчээ зудаатахыг оролдох үед нь нэг жирэм ганцхан тасч унаад байсан байна. Одоо энэ уртын дундаар гарч байгаа шүү. Тэгэнгүүт Амар санаа юу гэж бодсон бэ гэхээр ер нь юу юм бэ наа. Одоо дайн тулаанаас одоо зүхтах дутаах бол буруу юм байна. Тэ? Ямар нэгэн байдлаар тэнцэх ёстой юм байна гэдэг. Югаан эс бодох уу гэж уртын дундаар гарч байгаа байхгүй. Тус бархал руу тэнцэл тэгэл манжин цэргийг үү олноор хийцэн тухай том уу. Монгол ардын дууны найр наадамд дуулагдах дарааллыг харахад нэгэн сонирхолтой зүй тогтол ажиглагдана. Найр наадам эхлүүлэх дууны үг орчлон хорвоогийн зүй тогтлын тухай өгүүлсэн. Эзэн богд Чингис хаанаа магтан дуулсан үг хэллэг бүхий дуугаар эхэлдэг нь харагдана. Ер нь бол баруун монголчуудын ардын дууг бол судлаачид бол нэг ерөнхийдөө одоогийн байдлаар 3 хувааж байна. Шаштрал дуу гэж хувааж байна. Айдам дуу гэж байна. Шалиг буюу янгийн дуу гэж 3 хуваадаг. Ер нь ингээд яг дөрөвдүүд баруун монгол дундаа дөрөвдүүдийн яг тэр нэг юм айдам дууг ингээд тоолоод бүртгэл хийж явах гэдэг 300 гаруй дуу байна шүү. 300 гаруй дуу байна. Тэгэхээр тухайлбал одоо шаштрал дуунд юу багт чинь дандаа бурхан шашны үлгэр домог. Тэгээ энийг бол дандаа нэг ламнар ихс дээдс дуулдаг. Жирийн одоо иргэд дуулдаг. Тухайлбал одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Одоо богдын нөгөө үеийн төрийн дуулал байсан тий. 100 лангийн луус гэх тэр дуугч юм болохоор одоо яг одоо монголчуудын одоо энэ ардын дуун дотор одоо яаж юм дандаа шаштрал дуун тагтаах жишээ тий. За дээрээс нь тэр
айдам дуу гэж байна. Айдам дуу бол жинхэнэ утгаар одоо монголчуудын байнга дуулагддаг нутаг усаа магтан дуулах, ижи аав, эрхэм нөхрөө магтан дуулах тийм ийм шинжтэй дуунууд бол маш их дэлгэрсэн байна. За янагийн дуу бол одоо дандаа л одоо хань ижлийгээ тийм за тэгээд зүс царай сайтай одоо хүн дурлсан, шохооргосон, сансан, өгүүлсэн гэдэг ч юм уу ийм агуулгатай дуунууд бас бидний хувьд бас уламжлагдаж ирсэн байх шүү. Одоо үзэмчний төр найрын 5 дууг л Эртний цагаан буян, Эрдний гэлбэр бас мод, Бог Чингис, Ариун Тэнгэр, Өнгийн гэрлэгээд энэ 5 дуу одоо найрын магнаа төр найрын дуу гэж явдаг. Тавул айж мөртийн дуу л та. Тэгээд шүлгийнх нь хувьд гэх юм бол жишээ нь Эрдний гэлбэр бас мод гэдэг дуугийн нэг хувилбарын бол Баян бараат аялгаар халахад дуулдаг. Таны 108 мангалын уртын дуучинд орж тавхгүй. Эртний цагаан буян гэдэг энэ хоёр дуугийг дуулсан байдаг. Тэгээ Эрдний гэлбэр бас мод гэдэг дууны ингээ шүлгийг ингээ харахад одоо үзэмчний дуулж байгаа дууныхын шүлэг бол ерөнхийдөө одоо тэр судар бичлэн дээр тэмдэглэж үтсэн тэр дууны шүлэгтэйгээ ерөнхийдөө адилхан өвлж авч үлдсэн байна. Яг дорж тавхгүй дуулсан тэр дууны шүлгийг харахад бол одоо сүүлд бас энэ дуугаа авч үлдэхийн тулд бас дууны шүлгэнд нь яг өөрчлөлт орсон болов гэсэн миний судалгаагаар тэгээд харагдаж байсан л да. За тэгэхээр бас нэг онцлог дуу нь бол Ариун Тэнгэр гэдэг дуу байна. Ариун Тэнгэр гэдэг дуу бол аялгауны хувьд бол одоо 2 октавгаар атай айз муртын дуу. Тэгээд шүлгийн хувьд бол Монгол 7 эрдэнэ магтсан байдаг. Дүшмэл эрдэнэ, хаан эрдэнэ, хатан эрдэнэ энэ төргээд заан эрдэнэ энэ төргээд 7 эрдэнэ магтсан. Тэгээд яг 7 эрдэнэ магтсан тийм шүлэгтэй тийм дуу бас уртын дуунд тон цөөхөн байдаг. Тэгэхээр үзэмчийн уртын дуунд бас одоо ийм айзм ийм одоо гүн хүндгэлтэй ийм шүлэгтэй уртын дуунууд бас байдаг аа л гэж. Нэртэн цагаан 엔색다 저크게 첸다머나 에르네 одоо энэ Эртний цагаан буян гэдэг дуун дээр гардаг энэ жирэмсэн бүсгүй 3 сартай хүүхэд нь одоо хөвлөөд ихэнх нь одоо гол суцсыг атгаад тэгээд одоо их нь бол манаран унсан. Тэгээд одоо энэ нутгийнх нь хүмүүс одоо энэ нас барчлаа гэж ойлгоод тэгээд одоо тэр бор өндөр гэдэг газрын хойморд оршуулсан юм байна. Тэгээд баруун нь одоо орноос нэг эрдэмтэй лам явж таарад энэ бүсгүйг аварсан. Одоо хүүтэй нь хоёулын амарсан. Тэгээ одоо энэ Эртний цагаан буян гэдэг дууж хогцсон гэсэн түүхтэй. Тэгээ Эртний цагаан буйны үрээсэн болсон энэ цаг чухаг Чандман эрдэнэ. Чандман эрдэнэ чанараасан үлэм тан лугаа учирсан юутай сайхан өрөөл бай. Энэ цагаас хойш өх хамаг амтны эрдэнэ мэт хотхыг төргнөө олох болтугай гэж. Ийм. Тэгээд ер нь бол 7-8 төрлөг байдیں۔ Ер нь бол одоо нэг 3 төрлөгийг дуулж байгаа. Бусад төрлөг нь бол одоо тэр нөгөө ордонд дуулж ирснээр одоо ер нь бол төрлөгүүд нь дуулагдах юм байсан. Одоо бол ер нь найр дээр бол 3 төрлөг л дуулж байгаа. Харин дараа нь нутаг орны тухай, уул хангайн тухай олонд түгээмэл тархсан дуугаар үргэлжилэх нь элбэг. Тэгээд хайр дурлал, янаг амраг, хурдан моргээд үргэлжилнэ. Энэ нь Монгол орны нутаг орон бүхэнд түгээмэл шинжтэй. Ер нь баяд гэхгүйгээр баруун монголчуудын дунд тэр ардын дуу, уртын дуу, найр хөгжөөх энэ үйл явцад бол бүр ингэ тогтсон дууны юм эхний 10 дуу бүр тогтсон юм
дараал байна. Тухайлбал баядад бол баядын найран дээр маш тодорхой харагдаж байна л да. Тухайлбал хамгийн эхлээд цав шим ертөнцөө дуулдаг. Дараа нь төрд ёсоо дуулдаг гэдэг ч юм уу те. Бүр юм тогтсон юм дууны юм тогтсон дарааллуудаас байдаг. Энийг онцлогдоо шүү. Тэгээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ монголчуудын тэр сонгодог аман урлагийн төлөөлөл болоод яхахгүй утын дуу, ардын дуу. А энийг бол баруун монголчууд маш сайн бүр хамгийн анх одоо тод өвчгийн сурвалж дээр бичиж тэмдэглээд тэгээд одоо хожим 20 дугаар зуун те ихэн за дараагийн өнөө үе үргэлжлэхэд уламжлаад өвлөн уламжлалт гэсэн авч яваад ингэж явж байгаараа баруун монголчууд маш их онцлогтой шүү. Ардын дуу нь түүхэн хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсрч үгийн урлаг, хөгжмийн урлагийн нэгдмэлд цогц болсон байдаг. Түүнээс гадна дуун үг хэллэг ая дангаар дамжуулан төрөн хүндлэх хүндэтгэл, эзэн богд Чингис хаанаа хүндэтгэх хүндэтгэл илэрч гарна. Тухайлбал хэрлэнгийн барьяал гэж ахын минь уунутаг хөхрөн хүдэнцээр харагдан л билүү зэ. Хэрлэн гэгч гол минь өөхөөрхий хинти ханаас ихтэй билээ зэ хэмээн дуулагдах жинхэнэ айзам их уртын дуу. Тэртээ 12-аас 13 дугаар зууны үед зохиогдсон гэдэг бөгөөд барьяа гэх нь боргоо харьяат их урсгал гэсэн үг юм. Энэ мэт эртний язгуурын дуунууд бидний хүрсэн нь үнэхээр завшаантай хэрэг билээ. Тэ ардын дуун дээр энэ одоо үүлгэж байгаа энэ аялгууд за тэгээд тэр үгийн олон одоо хэлбэр сонголт одоо юу гэдэг нь те олон одоо илэрхийлэл болгон яхахгүй монголчуудын энэ үгийн сангийн маш өргөн том баялагийг байгааг илэрхийлээд байгаа шүү дээ. Тэр дундаа ардын дуун дээр байгаа энэ үг хэллэгүүд бол маш сонирхолтой шүү. Бид нар бүр хаа байсан бүр зарим дуун дээр бүр 13, 14 дугаар зууны үеийн үг хэллэгүүд хүртэл явж идэг те. Тэгэхээр бид нар одоо ер нь монголчууд монгол үндэстний юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол монголчуудын төв эрхэм баялаг юм байна. Энэ дуун дээр гарч байгаа олон үг хэллэг энэ бол монголчуудыг одоо үг хэлгийн том хэлцэн том өв сан юм байна гэж л одоо бид нар харах ёстой. Мэдээж яг ардын дууны дээр маш олон хэлбэрээр дууны үгүүд өөрчлөгдөж байгаа юм харагдаж байгаа. Тэ зарим одоо харж ялаа, халиаж ялаа, үдж ялаа, тэ сонсч ялаа гэл ингээд ийм хувирлуудыг бол одоо манай төмөр төвөө багш хэлээд байгаа шүү дээ. Энэ бол монгол хэлний одоо энэ зөв тогтлоо. Энэ бол ямар ч улс үндэстэн ямар ч угсаатын бүлгүүд дээр байдаг те хэлний тэр нумралт, нугралт одоо юу гэдэг нь тийм л процесс. Энэ бол өөрөө зөв ёсны үзэгдэл гэж үзэж байгаа байхгүй. А бид нар бол заавал одоо тэр ном дээр ийм байлаа, тэр хүн ингэж дуулдаг байлаа гэдэг ч юм уу. Ийм байдлаар хит одоо нөгөө явцуурхаж харах нь бол өрөөсгөлтөө. Мэдээж энэ чинь маш их өргөн баялаг сантай байж ил бид нар нөгөө дууныхаа үндсэн утгыг бид нар те ойлгож таньж мэдэхэд илүү их төхөмтэй болж байгаа байхгүй те энийг дагаад нөгөө одоо дараагийн дуучид нь бай дуу судлаачид нь харьцуулж үзэх те энэ дууны чинь үндсэн гол санаа нь ингэж харагдаад байгаа юм биш те гэдгийг ойлгоход энэ олон дуунуудын одоо үг хэлтгийн олон хувилбарууд л одоо их чухал юм байна гэж бид харах хэрэгтэй. Хөрхөн алиун болыг баргын ардын дуу юм уу эсвэл олон газар дуулагддаг тэгээд өөр газар хувилбартай юм уу би яг альнаас гаралтайг нь бол энэ дээр хэлэх шаардлагагүй байх л да дуу судлаач хүн биш учраас ямар ч үсэн баргачууд бол ингэж дуулдаг юм бэлээ. Хөөхөн халиун долгин шүү хөлдөн сууж бариарай. Хүний газар хэцүү шүү хүлээн байж дадаарай гэж ингэж дуулдаг. Тэгээд дадаарай гэдэг нь бол яг баргаараа тасаарай гэж байгаа юм. Долгин гэдэг үг нь бол яг барагчууд бол манай үг гэдэг юм байлээ. Гэхдээ яг монгол хэлний нийт үгийн санд энэ долгин гэдэг үг байдаг л да. Хамгийн гол нь хал хаялганд бол жаахан хуучраад хэрэглэгдэхэ болцсон тийм үг. Барагчууд бол одоо хүртэл зөрөгдөд тутмын ярианд ярьж байгаа энэ үгийг. Тэгэхээр долгин гэдэг нь бол одоо догшин гэдгээс арай жаахан гайгүй цовоо цолгон ийм хөдөлгөөнтэй гэсэн тийм утгатай юм байлээ. Тэгэхээр долгин морь гэдэг ингэхээр хөлдөн сууж бариараа гэдэг дараагийнхаа үгтийг таарж штэ утга нь тий. Энийг одоо нөгөө халах айлгонд хуучирсан учраас долгион шүү, дүлгөөн шүү энтергээд дуулаад идэг сонсогддог. Тэгэхээр дүлгөөн морийг бол хөлдөн суух ямар ч хэрэггүй штэ. Тэгэхээр долгин гэдэг энэ үгийн утга ингэжээж энэ дууны маань утга яг сайхан зөв хадгалагдчих үлдчихэж байгаа байхгүй юу. За одоо жишээлбэл дөрөв дардын дуу байна. Одоо нутаг орондоо ирэхэд минь зовж исэн сэтгэл минь таларнаа гэд. Таларнаа гэдэг чинь одоо уужирна гэсэн үг. Тал шиг сайхан уучин болно. Ямар сайхан үг вэ те. За одоо жишээлбэл бас дөрвөд ойрдын нэг дуу байна. Үүхэн бэлийн адарганд үрээ зэрдэн сууна гэд. Үүхэн бэл гэхээр одоо энүүхэн энэ бэлийн адарганд гэдэг нь даваа нухчаатай тэр нэг нуглаатай газар.
өрөө зэрдээ сонио гэсэн ийм утга адраг гэдэг үг яг л ойрдын үг халах айлгуунд байхгүй. Халахад бол энүүхэн гэж хэлэхэд ойрдод бол үүхэн гэж хэлнэ. Энийг хэл шинжлэлийн үүднээс аваад үзэх юм бол тэр үгийн язгуур хувьсж байгаа бас нэг чухал хувьсэл монгол хэлний нэг зүй тогтол ажиглагдж байгаа. За тэгэл одоо дарахад дуунууд байна. Шиврэн орсоор байж шилжрээтэй болж л харлана уу? Шивгэн ярьсаар байж сэтгэлтэй болж л харлана уу гэж аим хөрхөн шогдууч юм шиг өгтэй. Тэгээд тэр шилжрээ гэдэг нь одоо гулгай халтаргаал гэсэн үг байна шүү дээ, тий. Тэгэхээр яг л шууд монгол үг гэдэг нь мэдгэж байгаа зү. Гулгай халтаргаа шилжрээ гэхээр тэр шилжээд ингээд байрнаасаа шилжээ халтарчих тийм юмыг л тэр шилж гэсэн янз бүртэй л үг шүү дээ. Тэгэхээр энэ монгол хүн монгол үгийг одоо хэдэн янзын бүтцээр хэлж болдгоо, нэг юмыг хэдэн янзын өөр талаас нь хараад өөрөөр нэрлэж болдгоо. Энэ монгол хүний баялаг сэтгэлгээний олон тал энэ нутгийн айлгуунуудаас харагддаг байхгүй. Монголын олон үндэстэн ястан угсаатны ардын дууны ганцхан үг хэллэг төрлөг шуран хайгаар тухайн угсаатны онцлогийг ялган салгаж ойлгож болно. Үүнийг үзэмчин болоод хорчин угсаатны эзэн богд Чингис Бэсрэг уртын дуунаас тодхон харж болно. Учир нь дууны төгсгөл нь ихээхэн ялгарна. Авьяан дээр ингээ ярахад ихэд тэр нью хишгийг ганцхан найрын дуун дээр ч биш тэр төрийн дуун дээр ч ихсэн хэрэгжилж байна. Шив бог Чингис гэдэг дуугийг үзэмчний аяар нь бол богдоо Чингис жохоснё гэж орж байна. Тэгэхээр тэр нью гişиг тэнд орж байгаа биз. Тэгэхээр цоор дуун дээр юм бол зэн богдоо Чингисимэн жохоснё гэж шууд орж байна. Тэгэхээр бог Чингис гэдэг дуугийг яг үжимчин аяар нь би судалгааны эргэлтэнд оруулсан. Сая энэ одоо доктор хамгаалах үед диссертацийн ажилдаа бүр ногтлж оруулсан. Энэ бол үжимчин аяар анх удаа одоо сэргэж судалгааны эргэлтэнд орж байгаа. Тэгэхээр бог Чингис гэдэг дууны яг үндсэн аян бол үзэмчин болов гэж би миний судалгаагаар хараад байгаа. Яагаад гэвэл одоо Чингисийн нөгөө дахилгын үеэр бог Чингис гэдэг дуугаар найраа эхлүүлдэг хөдөө сүлдийн дахилган дээр. Тэгэхээр энэ нэг ховл өрн бол одоо цоор дууны 100-аар дуулж байгаа. Тэгэхээр энэ яг үндсэн одоо аян бол үжимчин болов л гэж. Яагаад гэвэл үжимтний үе үе хаадууд дандаа алтан уургийн одоо хаадууд байсан. Хоёрд бол Чингисийн хөдөө сүлд, ордон сүлд, тар сүлд гэдэг тахдаг байсан үжимтэнчүүд үе үед. Тэгэхээр одоо хөдөө сүлдийн дахилган дээр найраа эхлүүлж байгаа бог Чингис гэдэг дууны энэ ая бол одоо саяхан миний судалгааны эргэлтэнд гарч ирж байгаа. Бас одоо дуулахдаггүй болцсон дуу. Үжимчин зүүн гарын хошуу бол төр найрын хүндэтгэл 5 дуу дуулдаг. Үжимчин баруун гарын хошуу бол 3 дуу дуулдаг. За энэ дотор бол хөдөө сүлдийн дахилгын дуу гэж. Одоо ер нь үжимчин уртын дуу төр найрын дуугаас гадна бас зан үйлийн тухайтай дуунууд бас их олонх байр суурийг нэдэлдэг. Өвөр Монголд бол нэг уртын дууг нь 3 том одоо бүлгээр авч үзэж байгаа. Төрийн дуу, шаштар дуу, гүр дуу гэж. За төрийн дуу бол ерөнхийдөө шилийн гол. За зүүн баруун үзэмчин авга авхан дээр төрийн дуу дуулж байна. За төрийн дуу бол үжимчинд бол төрийн дуунууд нь ерөнхийдөө дээр өнгөн дээр хүр жаргал төгсдөг. За тэр нь бол одоо босод угсаатан бүлгээс бас өөр. За хоёрд бол одоо шивл авга цоор дуу зээгээр ингэж эхэлдэг. Зээ гэдэг. Гэхдээ үзэмчин төрийн дуунууд нь бол дандаа дөр өнгөн дөрөө хүр жаргал төгсдөг. Тэгэхээр энэ бол бас өөр. Хоёрд бол үзэмчин төрийн дуунаас гадна найрын дуун дотор бол ер нь нью нэ гэсэн ийм авьяанууд их ордог. Шүүл одоо үүрс үлт гэдэг дуу найрын дуун дээр бол үүрс үлтээ өрөөмөр нь үжимчин гүүний өнөг усан дэвсэн бүсгэн үжигдэж байгаа уулынх нь хаагхан байдаг байдаг шүүлэхтэй. Тэгэхээр үүрнэ гэж эхэлж явах жишээ нэ. Тэгэхээр үүрнэ
өвчин сүлтэй нэ нүү трийг хэрэглэнэ. Чагаанё гэж жишээ. Тэгэхээр энэ бас өөр одоо угсаатан бүлүүд бас нэг тийм байдаггүй ийм онцлогтой. Тэгэхээр найрын төр найрын дуунууд, найрын дуунууд, за найр жаргах дуунууд нэг жишээ үжимтэн зүүн гар шигтэй авд бурхан гэдэг дуугаар найраан жаргаадаг. Харин нилээн хожим Бурхны шашнын 16 дугаар зууны үеэстэй дэлгэрснээс хойш зохиогдсон дуунуудад шашны гүн ухаан, хүний дотоод сэтгэлийн ариун байдлыг илэрхийлсэн шад мөрөөд илбэгдэх болно. Бидний сайн мэдих уяхан замбу твийн наран дуунд жаа эдэр цовоо саруул сэргэлэн насндаан эсэс урсан эрдэм номыг өтөлж харьсан хойноо эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ та минь үзээ хэмээх хэллэг нь хойч залуу үедээ хандсан сургаал хэлтэй. Ардын сайхан дууныхаа үг хэллэг аяданг бид цаашид хэрхэн өвлүүлэн авч үлдэх вэ? Энэ асуудал бидэнд тулгараад байгаа томоохон асуудал. Энэ талаар эрдэмтэн судлаачдынхаа үгийг та бүхэндээ хүргэхийг хичээлээ. Тийм учраас одоо энэ ардын дуу, тэгэл бүжиг наадам, ардын аман зохиол, нөгөө дайралцаа үг байдаг юм уу, үгэн тоглоом байдаг юм уу, энэ бүх сайхан язгуур урлагийн зүйлүүдийг бол яг тухайн тэр ард түмнийх нь өөрсдийнх нь хэлдэг тэр аялгаар нь тэр үгээр нь хэлж ингэж уламжилж ээж одоо тэр баялаг сайхныг авч үлдэх юм байна. Өнөө бидэнд хурж ирсэн дуу бүхэн, дууны үгний ганцхан мөр бүхэн бидний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх билээ. Түүний утгыг шүр сувд түүхийн адилаар судлан тогтоож, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний түүхийг улам баяжуулах нь гарцаа вэ.